1995 он Монгол улс ардчилсан нийгэм зах зээлийн эдийн засагч шилжсэний дараахан үед Улаанбаатар хотын Жокийн музейн ойролцоох 5 давхар байрны нэг өрөөнөөс эхэлсэн түүх. Ширээ тойрон суусан оюутнуудыг нэм гариг бүр оройн хоолоор дайж эхэлсэн 2 хүн бол Америкийн нэгдсэн улсаас ирсэн Gerald Francis Mitchum нар байлаа. Цугларсан оюутан залуус нь голцоо мал эмнэлгийн сургуулийнх, мөн багш, орчуулагч, эдийн засагч, нэгтлэн бодогч болохоор суралцж байгаа оюутан залуусч тэнд байсан. Энэ игэлхэн бүлээс Монгол орны хөдөө нутгийг хөгжүүлэн цэцэглүүлнэ гэж нэгэн баг бүрдсэн бөгөөд хожим нь Монгол Витнет нэртэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага үүсжээ. Витнет гэдэг нэрний утга нь малын эмч, мал эмнэлэг, багш нарын боловсрол сургалтын сүлжээ гэдэг үгсийн товчлол бөгөөд эдгээр малын эмч болон багш нар нь ажил мэргэжлээрээ дамжуулан өөрт бие мэдлэг ур чадвар, итгэл найдварыг Монгол орны өнцөг булан бүрт хүргэнэ гэсэн санааг илэрхийлдэг юм. За Витнет төрийн бус байгууллага бид Монгол улсын маань хөгжлийн их үндэс болвол мал эмнэлэг, малын эрүүл мэнд, за боловсролын салбар гэдэгт итгэдэг. За тийм ч учраас бид энэ салбарт гол хараагаа зорилгоо тавьж нийгэмд үйлчилж ажиллаж байна. Хамгийн анх 1990-ад оны сүүл 2000 оны ихэр Аранга, Өвөрхангай аймгийн Хэнти, Говьсонбөр аймгийн нийт 12 малын эмчнэрийг сонгон авч за эдгээр сумдуудад малын эрүүл мэндийг сайжруулах, малын эмчнэрийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр за дээрэс нь малын эмчнэрийн орлого ашиг нэмэгдүүлэх чиглэлээр за малын эмч, малчин хоёрын ажил үйлчлэлийг сайжруулах чиглэлээр төсөл хэлбэрүүдэд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Витнет төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч доктор Gerald Mitchum-ийн эхнэр Francis Mitchum 1995 оны 100 Өвөрхангай аймгийн Уянх сумын Жаргалант багт Монгол улсын хөдөөгийн баг сумын сургуулиудын үйл ажиллагааг дэмжих зорилготой алслагдсан сургуулийг дэмжих төслийн ажил эхлүүлж байжээ. Алслагдсан сургуулийг дэмжих төсөл 1996-аас 2000 онуудад хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2003 оноос үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэгж боловсрол хөгжил төсөл нэртэйгээр Монголын хөдөөгийн хүүхэд залуучууд ард иргэдэд хүрч тэдэнд хэрэгцээтэй сургалт мэдээллээр оюуны хөрөнгө оруулалт хийж сайн сайхан зөвхт амьдрахад нь хувь нэмэр болох зорилготойгоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Боловсрол хөгжил төслийн хүрээнд хөдөө орон нутгийн 14 аймагт 150 гаруй сумуудад хайрын бэлэг төслийг бид хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2003 оноос өнөөг хүртэл боловсрол хөгжил төсөл болон 14 аймгийн 156 гаруй сумдад хэрэгжин 43500 хүүхэд багчууд насанд хүрэгчдэд хүрч ажиллаад байна. Одоо Монгол Витнет төрийн бус байгууллага нь 80 гаруй ажилчин 5 гадаад зөвлөгтэйгээр томоохон хамт олон болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Боловсрол хөгжил, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт, энэрх мал эмнэлэг сургалтын төв, захиргаа, аж ахуйн хэлтэс, санхүүгийн хэлтэс гэсэн 5 хэлтэстэй мэргэжсэн чадварлаг хамт олон, эрүүл мал, оюунлаг Монгол хүн гэсэн урайндор мал аж ахуй болон боловсролын чиглэлээр Монгол орны бүх аймаг сумдад хүрч ажиллан мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх, хөв хүний хөгжлийн сургалт болон нийгэмд үйлчлэх үйлчлэлээр улс орноо хөгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.